Marvel Cinematic Universe-ийн 2019 оны хамгийн сүүлийн кино буюу Spider-Man Far From Home 7 сарын 5-нд нээлттэй их гэж байна. Peter Parker буюу Spider-Man-ийн дүрд мэдээж Tom Holland тоглож байгаас гадна өөр нэгэн гол дүр нэмэгдэж байгаа нь жүжигчин Jack Gyllenhaal-ийн бүтээж буй Mysterio юм. Одоогоор кинон дээр эсрэг дүр хэсгийн тодорхой бус байгаа ч Mysterio Spider-Man-ийн хамгийн том дайснуудын нэг үлээ. IGN сайт дээр гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг комик эсрэг дүрүүдийн 85 дугаар байранд хүртэл жигсдэг. Түүний араас Carnage, Electro гэх мэт маш олон алдартай эсрэг дүрүүд хүртэл орсон байдаг. Тэгвэл бид энэ удаагийн бичлэгээр Mysterio-гийн талаар тайлбарлах болно. Mysterio-гийн талаар ярихын өмнө уг дур тоглож буй жүжигчин Jack Gyllenhaal-ийн талаар сонирхолтой баримтыг дурдъя. 1980 онд төрсэн Америк жүжигчин Jack Benjamin Gyllenhaal нь жүжигчний карьераа бага наснасаа эхэлж байсан. Учир нь тэрээр кино уран бүтээлчдийн хүүхэд болон мэдлсэн ба ээж нь кино зохиолч, аав нь кино найруулагч байсан юм. Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байсан жүжигчин маань карьерийнхаа турш олон сонирхолтой супер баатартай кино, том франчайз кинонуудад тоглохоор яригдж байсан. Эдгээрийн нэг нь Sam Raimi найруулагчийн 2004 онд гарсан Spider-Man 2 юм. Тухайн үед гол дүрийн жүжигчин Tobey Maguire 2003 онд гарсан Seabiscuit киноны зураг авалтах учраас Spider-Man 2 кино тоглох боломжгүй хэмээн үзэж байсан юм. Харин түүний дүрийг үргэлжлүүлэхээр дөнгөж 23 настай залуухан жүжигчин Jack Gyllenhaal яригдж байсан. Хэрв тэрээр Spider-Man 2 тоглохоор болсон бол дараагийн анги болох Spider-Man 3 дээр энэхүү бүжгийг бүжиглэх байсан юм. Тухайн үед Jack Gyllenhaal October Sky, Donnie Darko гэх мэт кинонуудад тоглож түүний карьер доктортой өсөн дэвшиж байсан ч энэ дөнгөж эхлэл байсан юм. Хэдийгээр Spider-Man 2 тоглож чадаагүй ч 2005 онд тэрээр өөрийн жүжигчний ур чадвараа Brokeback Mountain киногоор батлан харуулж Оскарын шагналд хүртэл нэр дэвшсэн. Үүний дараа тэрээр маш чанартай уран бүтээлүүдээр дүр бүтээж байсан бөгөөд Zodiac, Enemy, Source Code, Nightcrawler, Okja гээд ихэнх уран бүтээлүүд нь thriller драма төрлийн маш өндөр үнэлгээтэй кинонууд байдаг. Spider-Man-ээс гадна Christopher Nolan найруулагчийн Batman trilogy-д Batman-ы дүрээр The Lord of the Rings, Bourne franchise, James Cameron-ы Avatar хүртэл яригдж байсан. Харин сүүлд тэрээр Ben Affleck-ийн Batman-д ч хүртэл яригдж байсан гэдэг. Харин Spider-Man Far From Home кинон дээр Spider-Man-ы дүрээр биш ч түүний дайсан болох Mysterio-гийн дүрээр анх удаа супер баатартай кинонд тоглож байгаа билээ. Магадгүй энэ түүнийг Instagram хаяг нээхэд ч нөлөөсөн байж болох юм. Wow. What the f... Mysterio нь comic animation болон видео тоглоомуудад чухал эсрэг дүрээр гардаг ч кино дэлгэцэд огт гарч байгаагүй дүр юм. I am Mysterio and I am putting Spider-Man on notice. There's no place you'll be able to hide and nowhere you can run. 1964 онд The Amazing Spider-Man issue 14 дээр хүн алдсан хамгийн том эсрэг дүрүүдийн нэг болох Green Goblin анх танилцуулж байсан бол харин түүний өмнөх issue болох 13 дээр анх Mysterio хэмээх дүрийг танилцуулж байжээ. Mysterio-г анх домогт Stanley болон Steve Ditko-нор хамтран зохиосон юм. The Amazing Spider-Man issue 13 дээр Friendly Neighborhood Spider-Man банкнаас мөнгө дэрэмдэн байшингаас байшингийн хооронд дүүлэн хан дээгүүр авирсаар зогтож байгаагаар эхэлдэг. Үүнийг мэдсэн Daily Bugle-ийн редактор J. Jonah James сони эхний нүүрэнд уг мэдээг цацснаар Spider-Man-ийн нэр хүнд уналтад ордог. Сонингийн нийтлэлийг уншсан Peter Parker хүртэл гайхшран өөрийгөө сэтгэл хуваагдах өвчтэй, магадгүй унтаж байхдаа өөрөө ч мэдэхгүй юм зүйл хийчих чимээ боддог. Учир нь түүнээс өөр аалсны тор гаргаж хан дээр авирах чадвартай хүн байхгүй шүү дээ. Харин үүний дараа Spider-Man Mysterio 2 тулалдан Mysterio ялалт байгуулснаар Spider-Man гэмт хэрэгтэн болж Mysterio гэмт хэрэгтэн ялсан супер баатар болон хуурдаг. Mysterio болон хот даяараа ялтын баяраа тэмдэглэж байх зур Spider-Man дахин гарч ирэн түүнтэй тулдах бөгөөд энэ үед Mysterio өөрийнхөө жинхэнэ түүхийг Spider-Man дэлгэн ярьдаг. Mysterio нь Hollywood-ийн орлон тоглогч, special effect хийдэг Quentin Beck хэмээх сууд ухаантай юм. Нэг өдөр түүнд Spider-Man-ыг хуулбарлах санаа төрдөг бөгөөд удаан хугацааны судалгааны үр дүнд түүний өмсгөлийг дуурайлгаж нилонын уцаар бууддаг буу. Belly болон гутлантаас suction cups зөвлөлн түүний чадруудыг хулбарлжээ. Эхний тулаан дээр Mysterio-гийн төлөвлөгөө бүтэж тэрээр үндэсний баатар хэмээн өрөмжлөгддөг. Харин хоёр дахь тулаан дээр Spider-Man түүнийг ялж Mysterio-гийн ярьсан бүхнийг дуу хураагуур дээр бичин олон нийтэд зарлаж Quentin Beck-т цагдаад баригддаг.
Ингэснээр супер баатар Мистериогийн жинхэнэ төрх хичлэгдэж түүний Spider-Man-ыг үзэн ядах сэтгэл улам түрэн гарсан юм. Үүний дараа тэрээр The Amazing Spider-Man Annual 1 дээр комик номын түүхэнд хамгийн шилдэг эсрэг дөрүүдийн нэгдэл болох Sinister Six-ийн гишүүнээр гарч ирдэг. Харин уг комик дээр Sinister Six анх удаа уншигчдад танилцуулагдсан юм. We shall succeed together in destroying Spider-Man. Sinister Six нь Dr. Octopus, Sandman, Vulture, Electro, Kraven the Hunter болон Mysterio гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэд бүгд шоронгоос оргож Spider-Man-ээс өшөөгөө авахар тулддаг. Энэ үед Mysterio X-Men-ийн робот үйлбэрүүдийг бүтээж Spider-Man-тэй тулдуулдаг. Энэ нь түүнийг ямар их авьяас чадвартай инженер болохыг харуулдаг. Robots. I don't think I used to like them as a kid. Гэвч Spider-Man Mysterio болон Sinister Six-ийн гишүүдийг ялж шоронд буцаан оруулдаг. Mysterio дан ганц Spider-Man-ийн комик дээр гардаггүй. Kevin Smith, Joy Quesada нарын бичсэн Daredevil, Garden Devil комик дээр Mysterio мөн гардаг. Уг комик тэрээр Daredevil-тэй тулдаж эцэст нь өөрийнх амийг хорлон өгдөг. Mysterio-гийн үхлийн дараа Marvel комикт Mysterio хэмээх дүр хэрэгтэй байсан учраас дараагийн Mysterio болох Francis Clam-ыг гаргаж ирсэн. Francis Clam нь яг л Nightcrawler шиг ихтэй ойрын зад шилжих чадвартай мутант юм. Түүний эцэг их нацист эрдэмтэд байсан ба өөрсдийн хүү дээрээ мутацийн туршилт хийж Himmler мутант болгодог. Яг л Deadpool шиг. Харин Francis Clam Mysterio-гийн дүрээр гарч ирэхдээ жинхэнэ Mysterio-гийн өмсгөлийг өмсөж түүний өшөөг авахар тавьдаг. Гэвч жинхэнэ Mysterio өхөөгүй байдаг бөгөөд Ultimate ертөнцид гацчихсан байжээ. Харин Ultimate ертөнцид түүнийг өөрийнх нь ертөнц рүү буцаан илгээснээр жинхэнэ Mysterio дахин иргэн ирдэг. The Amazing Spider-Man issue 620 буюу The Gauntlet storyline дээр Spider-Man-ээс дахин өшөөг авч хуугаар гардаг. Хэдийгээр Quentin Beck ямар нэгэн супер чадваргүйч ямар ч төрлийн супер хүчийг зохиомлоор бүтээж чаддаг нэгэн юм. Өөрийн авьяас чадвар гоц ухааны тусламжтайгаар Spider-Man-ыг үргэлж ямар нэгэн хүнд байдалд оруулж чаддаг томоохон дайснуудын нэг билээ. Тэрээр орлон тоглогч учраас гардан тулаан, акробатын чадвараар өндөр түвшинд тооцогддог. Тиймдээ ч Spider-Man-тэй гардан тулаан чадварлагаар тулддаг. Quentin Beck special effect холограмын тусламжтай illusion харуулж чаддаг ба үүний хажуугаар төрөл бүрийн химийн зэвсэг буюу хортхий, хорт бодисууд ч тулаанд ашигладаг. Харин шилэн дуулынхаа тусламжтай тэрээр хортхий нүдэд өөрөө хортгоос сэргийлэгддэг. Түүний шилэн дуулга нь plexiglass гэх нэг талаасаа харагддаг, харин нөгөө талаасаа харагддаггүй шил юм. Тийм учраас Mysterio шилэн дуулахтаа ч царай ногт харагддаггүй билээ. Түүний бэйли хүртэл Spider-Man-ийн шүсийг эсэргүүцэх боломжтойгоор хийгдсэн байдаг. Мөн Mysterio болон Tinkerer нар хамтран төрөл бүрийн робот тоног төхөөрөмжүүдийг бүтээж түүнийгээ тулаанд ашигладаг. Бид Tinkerer-ийг аль хэдийн Spider-Man Homecoming кинон дээр Vulture-ийн туслах Chitauri армийн үлдэгдлэр зэвсэг үйлдвэрлэгч инженерээр харсан билээ. Business is good. Mysterio-гийн хамгийн чухал чадваруудын нэг нь хэн нэгнийг ховслох чадвар юм. Түүний хамгийн том жишээ нь Old Man Logan цохиолд Mysterio Wolverine-ыг дайснуудтай тулдаж байгаагаар ховсдож, харин бодит байдал дээр Xavier-ийн сургууль дээр байсан мутантуудыг бүгдийг алуулдаг. Түүний гоц ухаан төрөл бүрийн чадварууд худал хуурмаг нь түүнийг хизээж итгэж боломгүй дүр болгон хуургасан юм. Spider-Man Far From Home кинонд Mysterio эсрэг дүр бусаар гарч байгаа ч нээлттэй хийгээгүй киноны үйл явдал хэрхэн өрнөхийг хинч тааж хэлшгүй билээ. Тийм учраас Mysterio хэмээх дүрийг Marvel Cinematic Universe хэрхэн ашиглахыг 7 сарын 5-нд харахад үлдлээ. Who is that guy? He's like Iron Man and Thor rolled into one. He's no Spider-Man. What is it with you and Spider-Man? What, he looks out for the neighborhood, has a dope suit, and I really respect him. Sup, dickwad? Бидний бичлэг танд таалагдсан гэж найдаж байна. Хэрэв танд таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй.